Авро биоэнергийн онцлогоог 20,000 төгрөгөөр хийж байна. Манайх сүүлийн үеийн кроноскоп багажаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар авро онцлогоогоо хийж байгаа. Таны гэрлэн бүрхүүл биоэнергийг хэмжиж шаардлагатай зөвлөгөөг мэдээллийг цаасаар болон файлаар бичиж өгнө. Мөн 7 хүрдэнд гарсан өөрчлөлтүүдийг оншилж зөвлөгөө өгнө. За. Дараагийн хүсэл маань болохоор эд баялагтай. Эдийн хүсэл гэж хүсэл байгаа шүү дээ. Тэгээ эдийн хүслийн талаар шууд та дэлгэрүүлээд яриад өгч. Одоо бол ер нь эдийн хүсэл дээр бүх хүмүүс төвлөрсөн байгаа л да. Тэгээд тэр эдийн хүсэл бол зөвлөдөө тодорхой хэмжээ хязгаар хүртлэе бол байх ёстой зүйл, чухал зүйл. Тэгээд тэрнийхээ бас нөгөө учрыг олж чадахгүй буруу хэрэглээ хийгээд, илүү хэрэглээ хийгээд тэгээд тэр эд болгон чинь бас цаанаа бас учир начиртай байдаг байхгүй. Байгаль бол ялангуяа бүгд эзэнтэй. Тэр байгалийн зүйлийг тэр эзэдүүдтэй зөвшөөрсгүйгээр хэрэгжилж яах юм бол тэр байгалийнхны эзэдүүд нь өөрөө эргүүлээд асуудал үүсгэдэг. Тийм учраас энэ нэг шинжлэх ухааны судалгаагүй байгаа энэ зүйлсүүдийг бид нэр маш сайн нээж танин мэдчих гаргаж ирэх хэрэгтэй. Тийм хүсэлтээр бол яг өөрийгөө хүн авч явах амьд байхын тулд бол бас энэ эрдэм мэдлэг дээр суурилсан зөв эдээ зөв цуглуулж хураах хэрэгтэй. Тийм. Бас нөгөө зөв тав гэж YouTube сууг бид юм билээ. Тэгээд тэр суугаас болохоор жилийн өмнө байхаа. Яг энэ нөгөө 9 хүслийн талаар хамгийн анх сонсч ирсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө нэгүүдээ офо гэд дээдэс онгод болохоор ингээд ярьжсэн. Эдийн хүсэл нь болохоор 3 төрөл байдаг гэд. Тэгээ нөгөө нэг эдийн анхдагч нөгөө хэрэгцээ гэд тэр нь болохоор нөгөө одоо амьд явах анхдагч хэрэгцээ одоо нөгөө нэг орон сууцтай байх ч юм уу тийм амьдрах гэр хоронтой байх өмсөх зүөх хувц сонирхтой байх гэдэг анхдагч хэрэгцээ байдаг гэдэг. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг нийгэмд тустай одоо олон нийтэд тустай одоо найз үйлдвэрлэл хийх юм уу тийм энэ болохоор эдийн хоёр төвч хэрэгцээгээд гурав дахь нь болохоор нөгөө тансаг хэрэглээ гэж байдаг гэдэг чинь тэр болохоор жоохон юу юм бэлээ дэмэл юм бэлээ тэр талаар та тэр нөгөө хамгийн гол нь сая хэлдгээр тэр чиргэлж байгаа зүйлийнхаа учир начрыг ойлгоод тэгээд тэрэндээ зохистой тэр нөгөө хариу хэрэгцээг нь гаргаж чадчихвал тэр эзэндээ хүнддэхгүй л дээ нөгөө эд чинь нөгөө үүлээ нэгдэг гэдэг байхгүй. Одоо чинь бүх юм чинь ингээд тийм сонин цаанаа нэг юм учиртай байдаг, энергитэй байдаг. Тэгэхээр ямар нэгэн эд зүйлийг хэрэглэхгүй гэж байлгаад гар тэр эд зүйл тэр нэг үйл хэрэг нь ингээд нэгддэг гэдэг юм тийм энерги сордог бараг тийм тохиолдол байдаг. Одоо нөгөө бас яг тийг сонсч ирсэн. Нөгөө эдэн дэнтгэрээ амьд зөвхтэй гэдэг. Тийм эдэн тэгэхээр амьд зөвхтэй. Тийм бас сонсчлээсэн. Тийм юм бас бид юм билээ тийм маш чухал зүйл. Тийм. Авро биоэнергийн онцлогоог 20,000 төгрөгөөр хийж байна. Манайх сүүлийн үеийн кроноскоп багажаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар авро онцлогоогоо хийж байгаа. Таны гэрлэн бүрхүүл биоэнергийг хэмжиж шаардлагатай зөвлөгөөг мэдээллийг цаасаар болон файлаар бичиж өгнө. Мөн 7 хүрдэнд гарсан өөрчлөлтүүдийг оншилж зөвлөгөө өгнө.